Товчхондоо бол өнөөдөр Төв Аз тэр чигтээ шатхууны хямралд өртөөд байна. Төв Азийн улс орнуудын хувьд эдийн засгийн өсөлт, логистик, үндэсний аюулгүй байдлын гол тулгуур баг нь болсон шатхуун болон түлшний хангамж нь дан ганц дотоодоос бус гадаад хүчин зүйлсээс хамааран шууд өөрчлөгдөж байна. Төв Аз өөрөө газрын тосны асар их нөөцтэй хэдий ч бүтцийн хувьд Оросын зах зээлээс салшгүй холбоотой энэ бүс нутагт үүссэн шатхууны хомсдол нь энгийн зах зээлийн савлгаа бус харин геополитикийн гүн гүнзгий хямралын шууд үр дүн юм. Тажикстан, Кыргызстан, шатхуун боловсруулагч Казахстан улс өөрөө хүртэл өнөөдөр шатхууны хямралын шин давлгаанд хүчтэй зохигдож байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар Украины дан хэрхэн Төв Азийн шатхууны урсгалыг тасалдуулж дэлхийд дахныг хамарсан шатхууны хямралын гол төвд орж байгаа талаар дэлгэрэнгүй ярих болно. За манай хамтран ажиллагч байгууллагаар Японы автортай Hinamaru Single Malt Whisky хамтран ажиллаж байна. Энэхүү вискийн дээд зэрэглэлийн яг нэг соёолжоор нэг нэрх үйлдвэртэй нэрч үйлдвэрлэсэн юм маш сайн виски. Түүнчлэн Hinamaru Single Malt Whisky нь 2025 оны San Francisco World Spirit Competition-оос Best Japanese Whisky шагналыг хүртсэн. За түүнчлэн 2 удаагийн алтан медальтай дэлхийн шивтгүүдтэй энэ зэрэгцсэн Японы Single Malt Whisky байна. Юуны өмнө Төв Азийн Тажикстан болон Кыргызстан улсууд дотоодынхон шатхуун болон дизель түлшний хэрэгцээний 90% буюу манайхтай бараг адилхан шахуу дан ганц Оросын импортоос хараат байлгасаар ирсэн. Манайхаас ялгаатай нэгдгээр улсууд 1990 оноос өмнө зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд байж ирсэн учраас энэ бүтцэн зөвлөлт холбоот улсын үеэс өвлөгдсөн дэд бүтцийн гажиг тогтолцоо, геополитикийн нарийн тооцоо, эдийн засгийн монопол дээр тогтсон систем гэж ойлгох нь зөв. Тажикстан, Кыргызстан хоёр яагаад өөрсдөө шатхуунаа боловсруулж чаддаггүй гэдгийн хариулт нь зөвлөлт холбоот улсын үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн давд хөшигний ард нуугддаг. Зөвлөлтийн үед тус улсуудад газрын тос боловсруулах томоохон үйлдвэр барих шаардлагагүй гэж үзэж байв. Учир нь зөвлөлт холбоот улсын хэмжээнд эрчим хүчний нэгдсэн сүлжээ ажиллаж, Сибирээс ирэх түүхий тосыг Орос эсвэл Казахстан дахь үйлдвэрүүдэд боловсруулад тэдгээр боловсрсан төлөс шатхууныг зөвлөлтийн дотоод дахь бүгд найрамдах улсууд руу бэлэн бүтээгдэхүүн болгон төвөөс нийлүүлдэг байв. Гэтэл 1991 онд зөвлөлт холбоот улс задарсны дараагаар энэхүү систем нуран унснаар Кыргызстан болон Тажикстан зэрэг улсууд өөрсдийн гэсэн нефт боловсруулах үйлдвэргүй шахуу тусгаар тогтнолоо зарладжээ. Мөн тусгаар тогтносны дараах он жилүүдэд тухайн бүс нутгийн уулархаг газар зүйн орчин болон хөрөнгө оруулалтын дутмаг байдлаас болоод газрын тос боловсруулах үйлдвэр хэд өртөгтэй болох тул өөрсдөө үйлдвэр барихын оронд зөвлөлтийн эрчим хүчний системийг шууд өвлөн авч Оросын улбаны улсаас төлс шатхуун авахар болсон юм. Эдийн засгийн хувьд энэ хоёр улс нь өнөөдөр Оросын томоохон корпорациудаас ялангуяа Газпром нефт болон Роснефтээс бүрэн хамааралтай байна. Түүхийн явцад Орос улс Төв Азийн энэ хоёр холбоотныхоо эдийн засгийг тогтвортой байлгах, нөгөө талаар өөрийнх нь нөлөөг алдахгүй тулд шатхууныг экспортын гайфын татваргүйгээр буюу дотоод зах зээлийнх нь үнээр нийлүүлэх тусгай хэлэлцээрүүдийг хийж ирсэн. Ингэснээр тус хоёр улсын шатхууны үн дотооддоо газрын тосны үйлдвэр барьж тэр үйлдвэрээрээ боловсруулснаас илүү хямд тусах боломж бүрдсэн. Эдгээр гайфын татваргүйгээр шатхуун олгох хэлэлцээрүүд нь Кыргызстан болон Тажикстан хоёр улсыг Оросын эрчим хүчний компаниудын хувьд ямар ч өрсөлдөгчгүй найдвартай капитив зах зээл болгож хувиргажээ. Түүнчлэн тус хоёр улсад Оросын компаниуд шатхуун түгээх станцуудын дийлэнх сүлжээг эзэмшдэг тул үн тогтоох бодлогыг шууд гардан удирддаг. Гэтэл 2022 оноос Украины дан эхэлж мөн 2025 оны сүүлээс эхлэн Украины нисгэгчгүй онгоцнууд Оросын эрчим хүчний объектүүдэд цохилдогч эхэлснээр Кыргызстан болон Тажикстанд энэ бүх хүндрэлтэй нөхцөл байдал хамгийн хүнд хэлбэрээр мэдрэгдэж эхлэв. Орос улс өөрийн дотоод зах зээлийг хамгаалахын тулд бензин, дизель түлшний экспортод тодорхой хугацааны хориг тавьж эсвэл экспортыг тодорхой хэмжээгээр бууруулах төдийд Кыргызстан болон Тажикстаны шатхуун түгээх станцууд дээр уртаас урт дарааллууд үүсэж үнэн тэнгэрт хадаж эхлэв. Яг л манайхтай адил. Үүнээс гадна өнөөдөр Оросын төмөр замын сүлжээний дийлэнх хүчин чадал цэргийн зориулалтаар ашиглагдаж эхэлсэн тул тээвэрлэлтийн хугацаа уртасч Төв Азийн уулархаг орнуудын өвлийн улирлын эрчим хүч тариалангийн хугацааны төлс шатхууны хангамж ноцтой аюулт орж эхлээд байна.
Тажикстан болон Кыргызстаны Оросоос 90% хамааралтай байх нөхцөл нь зүгээр нэг худалдааны асуудал биш бөгөөд зөвлөлтийн үеэс үүдсэн дэд бүтцийн гажиг тогтолцоон дээр суурилсан бүтц юм. Харин Москвагийн хувьд Төв Азийн аюулгүй байдал улс төрийг бүрэн атгаж байх хамгийн гол геополитикийн зэвсэг нь энэхүү эрчим хүчээр өөрөөсөө хамаатай байлгах байдал болон хувирч байна. Улмаар Украины дайнаас угшилтай өнөөгийн шатгууны хомсдол нь дээрх хоёр улсын энэ бүх нэг улсаас хэд хамааралтай байдлын хар бараан талуудыг улам бүр тодруулан харуулж эхлээд байна. Нэгэнт энэ сэдвийн хүрээнд ярьж байгаа бол Казахстан улсын талаар бол ярихгүй өнгөрч яасан ч болохгүй. Казахстан улс нь бол мэдээж хэрэг дэлхийн хамгийн их газрын тостой орнуудын нэгт бол зүй ёсоор багтдаг. Мөн одоо өдөрт хэдэн сая баррел газрын тосыг түүхийгээр нь олборлож дэлхийн зах зээлд гаргадаг хэрнээ. Казахстан улс нь өнөөдөр бас дотооддоо шатгууны байнгын хомсдолд улирлын чанартайгаар өртдөг ийм улс юм. Ингээд хомсдол үүссэн үед бол Казахстан улсын хувьд яадаг вэ гэхээр Оросын холбооны улсаас шатгуун импортлох замаар бол дотоодын хомсдлоо тухай бүртнүүд нөхөж явдаг ийм зарчимтай. Тэгвэл яагаад Казахстан улс нь өөрөө шатгуун олборлож мөн шатгууныг маш их хэмжээгээр боловсруулдаг хэрнээ өөрсдөө үе шатгууны хомсдолд ороод байд юм бэ гэдэг ийм асуулт бол яавчгүй гарч ирнэ. Тэгэхээр энэхүү Казахстаны шатгууны хомсдлын асуудал нь ерөөсөө энэ технологийн хоцрогдол, технологийн хомсдол, дэд бүтцийн гажиг тогтолцоо, мөн үнийн зохицуулалтын алдаан дээр нэмээд геополитикийн бас нарийн төвөгтэй тийм шалтгаанууд зэрэг юм олон хүчин зүйлээс үүдэлтэй байдаг. Казахстаны асуудлыг бол яг ингээд маш нарийн байдлаар бол задлан ярья. Казахстан улс нь асар их түүхий тос олборлогч дотооддоо бэлэн шатгуун, ялангуяа өндөр зэрэглэлийн А92 болон А95 бензин, дизель түлш үйлдвэрлэх хүчин чадал нь дутагдaltaй байдаг нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй. Казахстаны хамгийн том ордууд болох Тенгиз, Кашаган, Карачаганак зэрэг газраас олборлож буй түүхий тос нь экспортлоход зориулагдсан буюу өөр хэмийн найрлагатай байдаг. Гэтэл Казахстаны өөрийнх нь эзэмшлийн 3 том газрын тос боловсруулах үйлдвэрүүд болох Атырау, Павлодар болон Шымкент зэрэг үйлдвэрүүд нь түүхэн байдлаар зөвлөлтийн үеийн Сибирийн хүнд тосыг боловсруулахад зориулагдаж барьсан юм. Яг энэ химийн найрлагын зөрүүнээс болоод Казахстан улс нь олборлсон тосныхон дийлэн хэсгийг дотооддоо шууд ашиглаж чадалгүйгээр гадагшаа экспорт хийхээс өөр аргагүй болдог. Үүнээс гадна Казахстаны газрын тосны гол ордуудыг гадны томоохон үндэстэн дамнасан корпорациуд болох Chevron, Exxon Mobil, Shell, Eni гэх мэтээр олон улсын консорциумууд удирддаг болсон. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу эдгээр тосны дийлэнх нь дотоодын зах зээлд хямд үнээр нийлүүлэгдэхийн оронд эдгээр олон улсын компаниуд олборлоод шууд Каспийн хоолойн консорциумаар дамжуулан дэлхийн зах зээл рүү экспортлож илүү их ашиг олдог. Яг уу ингэж ярихаар өнөөдөр тэнэг сонсогдох байх. Гэхдээ баялах нь гэхүү нөөц нь гэхүү гадны корпорациудын мэдэлд бүрэн орсон учраас гадны корпорациуд мэдээж ашигаа олохын тулд илүү өндөр үнээр зарах газар руу гаргаж зардаг гэдэг ийм энгийн ойлголтын логик үүсэж байгаа. Тэдгээр компаниудын өнцгөөс харах юм бол цэвэр бизнесийн өнцгөөс харвал энэ нь мэдээж буруу биш, харин тэдний хувь зөв болж тарж байгаамаа. Гэхдээ Казахстаны шатгууныг хянах болсон олон улсын корпорациудад бас ингэж гаргах шалтгаан бий. Ямар шалтгаантай бэ гэвэл яг түрүүн хэлсэнчлэн Казахстанаас олборлдог түүхийн нефтийн дийлэн хэсгийг Казахстанд байдаг боловсруулах үйлдвэрүүдэд химийн найрлагын зөрүүний улмаас боловсруулж чаддаггүй. Иймээс дийлэнх газрын тосоо зархаас өөр арга байдаггүй. Түүнчлэн Казахстаны шатгуун боловсруулах болон олборлох үйлдвэрүүд зөвлөлтийн үед баригдсан тул ойрхон засвар үйлчилгээнд орох шаардлага үүсч үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хэсэг хугацаанд зогсоох шаардлага бий болдог. Энэ үед болох шатгууны хомсдлыг импортоор Казахстан улс шийдсээр ирсэн. Мөн газар тариалангийн улирал, нийт ялангуяа ургац хураалтын үеэр тус улсад дизель түлшний хэрэгцээ огцом нэмэгдэж, мөн л Оросоос дизель түлш нэмэлтээр импортдог. Оросоос хямд шатгуун орж ирэх нь дотоодын нефт боловсруулах үйлдвэрүүдийн алдагдалд оруулах, эсвэл дээр дурдсан шиг бусад улс руу дахин худалдагдах эрсдлийг дахиад үүсгэдэг. Тиймээс Казахстаны засгийн газар импортод хатуу квот тогтоож хяналтанд чангатдаг. Гэвч энэ нь Төв Азийн бусад орнуудад, ялангуяа Кыргызстан болон Тажикстан улсуудад Казахстанаар дамжин ирэх ёстой, эсвэл бүс нутгийн логистик сүлжээгээр дамжих ёстой түлшний урсгалыг гацааж бүхэл бүтэн бүс нутгаараа хямрал дүртэх шалтгаан болон хувирдаг. Дүгнэж хэлэхэд Казахстаны энэхүү парадокс бүхий зөрчилдөөнтэй байдал нь нэг талаас гадны хөрөнгө оруулалт, экспортод чиглэсэн түүхий тосны салбар, нөгөө талаас төрийн хатуу хяналттай дэд бүтцийн хувьд хоцрогдсон дотоод зах зээл хоёрын зөрчилдөөн дээр тогтож байна.
Түүхий тосны арвин их нөөцдөр эзэн сууж байгаа хэрнээ тэд бидний шатхууны төлөө хойд хөршөөсөө үе үе хараат болдог энэ байдал нь Украины дайны логистикийн хямралын энэ цаг үед давхцсан бий болсноор одоо ихэрч буй газар тариалангийн улиралтай холбоотойгоор тус улсад дизель түлшний үн өсөж үүнийгээ дагаад Төв Азийн орнуудад хүртэл цаашид шатхуун экспортлож чадахгүй нөхцөл байдалд Казахстан улс орох гэж байна. Гэхдээ үүрд ийм байна гэсэн үг биш. Энэ бол улирлын чанартай бий болох үзэгдэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр сүүлийн жилүүдэд хүмүүсийн дунд ерөнхийдөө хөрөнгөө яаж өсгөх үү? За юунд хөрөнгө оруулах уу? Ямар салбарт хөрөнгө оруулах уу гэх мэт асуултууд бол нэглээд ихээр эргэлдэг болсон. За тэгвэл энэ бүх асуудлыг шийдэхээр BGM Asset Management хөрөнгө оруулалтын компани зүгээс за хөрөнгө оруулагчдын маш сайн мэддэг. За Apex Capital, Голомт Capital, Таван богд Capital, за мөн одоо TDB Securities зэрэг үнэт цаасны компаниудтай хамтран за FTI ETF-ийг бол зах зээл дээр аль биесээр бол саяхнаас нэвтрүүлээд байгаа. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр хувь хүн бол ерөөсөө доод тал нь мянган төгрөгөөр буюу одоо Монгол мөнгөөр олон улсын хөрөнгийн зах зээл, технологи, инновац болон одоо түүхийд мөн эрчим хүчний зэрэг салбаруудын нийтдээ 800 гаруй компаниудад шууд хөрөнгө оруулалт хийх одоо багц гэж нэг ёсондоо ойлгож болно. За таны оруулсан мянган төгрөг бүрийн 20% нь энд харагдаж байгаачлан зэс болон эрчим хүчний салбарт за 30% нь Америк нэгдсэн улсын хамгийн том 500 хувьцаат компаниудад харин үлдсэн 50% нь орчин үеийн технологи болон инновацийн компаниуд буюу бид бүхний сайн мэдгээр химэл оюун ухаан за чип үйлдвэрлэл батлан хамгаалах зэрэг салбарын компаниудад орохоор байгаа. За ингээд та энэ сэдвээр одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байгаа бол ETF цэг MN сайтаар бол одоо шууд орж мэдээлэл авах боломжтой. За мөн доор сэтгэгдэл хэсэгт оруулсан байгаа BGM Asset Management компани Facebook хуудасаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм шүү. За тэгвэл энэ сэдвүүдээр ярих өөр нэг одоо чухал зүйл байгаа нь Төв Азийн шатхууны зах зээлийн бас нэгэн харанхуй давт эдийн засгийн одоо хүчин зүйл байгаа. За үүнийг бол юу гэж хэлдэг вэ гэвэл үнийн арбитраж буюу улс хоорондын үнийн зөрүүг ашигласан тэр хар зах зээл, хууль бус 8 бид бүхний мэддгээр бол одоо контрабанд бол гэж ойлгож болно. За Төв Азийн орнууд бол одоо нэг бүс нутагт оршдог эдийн засгийн хоорондоо нягт холбоотой хэдий ч за шатхууны үн тогтоох дотоод бодлого нь бол эдгээр Станы улсуудад бол тис өөр байдаг. За энэ өөр байдаг байдлууд одоо дамын 8-ачдад тэр зөрүүнээс ашиг олох маш таатай нөхцөлийг бол бүрдүүлдэг. За Казахстан улс бол нийгмийн доктортой байдлыг хадгалах, инфляциас сэргийлэх зорилгоор бол дотооддоо шатхууны үнийг за нэг ялангуяа одоо A92-ийн үнийг бол одоо төрөөс маш хатуу байдлаар хянаж за хөрш орнуудтайгаа харьцуулахад бол хамаагүй хямд үнээр бол одоо дотооддоо байлгасаар ирсэн. За гэтэл хажууханд нь байгаа тэр Тажикстан болон Кыргызстан зэрэг одоо импорт дээр 90% сурилдаг тийм шатхууны хувьд гадаад зах зээлээс бүрэн хамааралтай логистикийн зардал маш өндөртэй тэдгээр улсуудад бол шатхууны үн мэдээж хэрэг Казахстантай харьцуулахад хамаагүй өндөр байдаг. За харин яг энэ үнийн зөрүүн дээр хууль бус 8 эрхлэгчид 1 литр тутмаас бол асар их ашиг олох боломжийг бол өөрсдөндөө бүрдүүлдэг. Одоо яг энэ сэдвийг бол илүү ойлгомжтой та бүхэн задлан яриа. Товчхондоо бол үнийн энэхүү зөрүүгээс үүдэн Казахстаны хямд шатхуун хэл орчмын бүс нутгуудаас хууль бусаар гарч хөрш орнууд руу цутгаж эхэлдэг. Төв Азийн улсуудын хэл дамлсан шатхууны контрабанд нь маш нарийн зохион байгуулагдсан сүлжээн дээр тогтдог. Машинуудын бензин савыг томруулж өөрчлөх, нэг машинд олон канистр ачих, эсвэл өдөрт хэд хэдэн удаа хэл гарч шатхуун зөөх зэрэг аргуудыг өргөнөөр ашигладаг. Зарим тохиолдолд том авуурын цистерн машинуудыг өөр бараа бүтээгдэхүүн болгон бүртгүүлж авилгалаар хэл гаргах тохиолдлууд гардаг. Энэхүү хууль бус урсгал нь орон нутгийн түвшинд асар том сүүдрийн давт эдийн засгийг бий болгож хэл орчмын иргэдийн амжиргааны нэг хэсэг болон хувирдагч улсын төсөвт орох татврын орлогыг хомж зах зээлийн эрүүл өрсөлдөөнийг устгадаг. Хууль бус 8-ачид Казахстаны дотоод зах зээлд зориулагдсан хямд шатхууныг бөөнөр нь худалдаж авч хэл гаргаснаар Казахстанда өөрт нь ностой хомсдол үүсгэд хүрдэг. Казахстаны томоохон хотууд болон хэл орчмын бүс нутгуудад шатхуун түгээх станцууд дээр бензин тасарч жолооч нар хоног өдрөөр дугаарлах үзэгдлүүд үүсдэг.
Зарим станцууд нэг машинд 20 литрээс илүү өгөхгүй гэсэн хатуу хязгаарлалт тогтооход хүртэл хүрдэг. Улс нь түүхий тосны арвин их нөөцтэй атлаа Дамын 8-ны улмаас өөрийн иргэдээ шатхуунаар хангаж чадахгүйд хүрч эдийн засаг болон улс төрийн хувьд хүнд байдалд үе үе ордог. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Казахстаны эрх баригчид маш хатуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй болдог. Казахстан улс хэд орчмын шатхуун борлуулалтад хатуу хяналт тогтоож, гадаадын улсын дугаартай машинууд руу хямд бензин шахахыг хориглох, мөн шатхуун болон дизель түлшийг авт замаар хэв гаргахыг хуулиар хязгаарлах арга хэмжээнүүдийг авдаг. Яг энэ цаг үед Төв Азид шатхууны хомсдол үүссэн учраас үүнийгээ дагаад Казахстаны хямд шатхууныг контрабандын аргаар Станы орнууд руу авах гэсэн хууль бус 8 эд хүчээ авч байгаа учраас Казахстан энэхүү хатуу журмыг батлаж байна. Улмаар Казахстаны зүгээс авч буй энэхүү хатуу хязгаарлалт квотын бодлого нь хөрш зэрэгэлтэй Кыргызстан болон Узбекистаны хэд орчмын бизнес эрхлэгчид, логистикийн компаниудад шууд дарамт үүсгэж, улс хоорондын дипломат харилцаанд хүртэх тодорхой хэмжээний үл ойлголцол зөрчилдөөнийг тогтмол бий болгодог. Тэгэхээр Төв Азид угаасаа энэ мэтээр шатхууны асуудал маш их байдаг атав. Нэмээд Украины дайнаас үүдсэн хомсдол бий болсноор нөхцөл байдлыг бүрж гамшигын хэмжээнд хүргээд байна гэж ойлгож болно. Украины урт хугацааны дроны цохилтууд Оросын томоохон газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг ноцтой гэмтээж, Орос улс өөрийн түүхэндх хамгийн хүнд шатхууны хомсдолтой тулгараад байна. Орос улс экспортын хориг тавьсан боловч геополитикийн үүднээс засгийн газар хоорондын гэрээтэй орнуудад шатхуун олгосоор байгаа. Хэдийгээр Киргиз болон Тажик улсууд нь засгийн газар хоорондын гэрээтэй улсууд мөн боловч Орос улс яавч үгүй дотооддоо шатхууны гүн хомсдолтой тэмцэж байгаа учраас хэдий гэрээтэй байлаа гэд нийлүүлэх шатхуунаа эрс багасгахаас өөр аргагүй болоод байна. Манайд ч гэсэн яг л ийм үзэгдэл болж байна. Түлшний хомсдол болон логистикийн энэхүү гацаан тус хоёр улсын хувьд газар тариалангийн энэ цаг үедээ давхцаж байгаагаараа шууд Төв Азийн бүс нутагт өргөн хэрэглээний барааны үнийг огцон өсгөх гол хүчин зүйл болж хувирч байна. Ийхүү олон 10 жил, бараг 100 жил дамнан оршисон Оросын эрчим хүчний нийлүүлэлтийн сүдчээ ганхаж эхэлснээр Төв Азийн орнууд аргагүй ирэхэнд урт хугацааны альтернатив гарцуудыг яаралтай эрен хайж эхлээд байна. Манайх ч гэсэн үүнээс дутахгүй хайхал хэрэгтэй. Тажикстан улс Ирантай тохиролцож нефт бүтээгдэхүүн авах гэрээ байгуулж байгаа бол мөн Хятадын оролцоотойгоор дотооддоо боловсруулах үйлдвэр барих, хайгуулахыг төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бүхэн нь Украины дайн Төв Азийн геополитикт Оросын эрчим хүчний монопол байр суурийг ганхуулж, бүс нутгийн улсуудыг олон туйлд гадаад бодлого руу хүссэн хүсээгүй түлхэх хамгийн гол хүчин зүйл болон хувираад байна. За ингээд цаг үеийн асуудалтай холбоотой бэлтгэсэн өнөөдрийн дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан тодорхой хэмжээгээр хэрэгтэй мэдээлэл авсан гэдэгт найдаж байна. За дараагийн дугаараар дахин уулзтлаа түр баяртай.